Уураг гэж юу вэ? Нэмэлт хичээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Тэгэхээр ер нь бол бодибилдингийн спортоор хичээлж байгаа хүн нэг судалгаа байдаг юм. Энэ маань болохоор ер нь 5 төрлөөс дээш бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэсэн. За. Та яагаад хасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Манайх удмаараа тарган тий. Тийм харин нэг тийм яриад тарган юм чи манай ээж тарган би бол одоо ойлгомжтой байгаа тий. Энэ бүх асуултын хариултыг спортс нутришн нэвтрүүлэг мэрэгжлийн хүмүүс танд хариулна. Жишээ нь одоо нэг ширхэг сникер сэтлээ гэж бодоход 400 ойролцоогоор 60 калори байдаг л. Ер нь бол 460 калорийг бол хүн нэг цаг зам дээр тасралтгүй өндөр хувьдаар гүйж цадалдаг. 5 гараг бүр 21 цагаас SBS World Сугаар спортс нутришн нэвтрүүлэг. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд SBS телевизээр спортс нутришн нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид та бүхэнд өнгөрсөн 7 хоногт спортс нутришн нэвтрүүлгийнхаа анхны дугаараар уураг гэж юу юм? За хүмүүсийн дундх асуугаад байдаг хамгийн одоо мэддэггүй олон асуултуудын хариултыг бол манай хоёр зочин өгсөн байгаа. Ингээд мэдээж надтай хамт бол хоёр зочин маань энэ студид бол хүрэлцэн ирсэн байгаа. Golden Gym Fitness-ийн эмч инх баяр болон за Азийн аваргын хүрэл медаль, дэлхийн аваргын мөнгөн медаль манай Жамц ах бол хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд хоёртой энэ өдрийн мэндийг хүргэе. За бид гур бол өнгөрсөн дугаараараа уураг гэж юу юм бэ? Хүмүүс одоо уургийг ер нь юу гэж ойлгодог юм бэ? Та хоёр маань юу гэж ойлгодог юм бэ гэдэг талаас нь маш тодорхой байдлаар ярьж өгсөн байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ яг энэ ширээн дээр байгаа бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад явъя. За тэгээд мөн хүмүүс одоо уургийг ер нь яаж хэрэглэх ёстой юм? Ямар хэрэглээг эрүүл зэгц зөв хэрэглэе гэж ярьдгийг энэ талаас нь бас илүү яриа гэж бодож байна. Тэгээд яг энэ сэдвээс өмнө бүгдээр бас Golden Gym болон Perfect Body Club-уудын үйл ажиллагаатай төлхөө танилцъя гэж бодоод байна. Тэгээд Golden Gym Fitness-ийн хувьд энэ 100 одоо ямар үйл ажиллагааг төлөвлөж байгаа вэ? Ер нь 2015 оны төлөвлөгөө зорилго ямар үйл ажиллагаатай явж байгаа вэ? За манай Golden Gym Fitness Club яг 2015 оны одоо 100-ны дэлгэр цагаар үндсэн 2 одоо том брэнд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэгдүгürt нь бол мэдээж жижиг хасах хуралдаа идэвхжиж ингээ хийн урдан хасах бай. Одоо тэмцээн насан туршидын тэмцээн буюу одоо 9 зарлагдчих байна. Тэгэхээр яаж байгаа гэхээр 100-ны дэлгэр цагт хүмүүс маш их тийм ээ буруу зөв хоолтоос олж нэлээд жин нэмдэг тийм үү. Тэгэхээр бас одоо намрын одоо сэрүү орхоос өмнө бас бие бэлтрэл нэлээд анхаарч игсэн зорилготой хүмүүс нэлээд байдаг. Энэ хүмүүстээ одоо анхаарч одоо 100-ны одоо нэлээд хямдралтай жижиг хасах хуралдаанаа зарласан. Мэдээж одоо залуучдын маань сонирхдаг мисс мистер хуралдаан бас зохиогдсон. Яагаад энэ 100 зохиогдсон бэ гэхээр одоо манай Монголын одоо залуучууд их гадагшаа сурдаг болсон тийм үү. Одоо гадагшаа Азийн болон барууны фитнесүүдээр нэлээд бас үйлчлүүлдэг. Тэгээ залуучууд нь хотод орж ирэхлээр бас цуныг бас юу гэж өнгөрөөх юм мэддэг тийм үү. Тэгэхээр орж ичээд 1 2 3 шоучаад тэгээд удирчдаг. Тэгэхээр энэ залуучууд лаглаг биетэй хийцгүй яваад идэг. Энэ залуучдыг зүгээр суугаа явах уу тийм ээ. Одоо манай Golden Gym Fitness Club-ийн одоо Miss Mister тэмцээн буюу сонирхчдیں۔ Одоо энэ тэмцээнд одоо үргэлжлээд явж байна. Тэгэхээр бол залуучдыг бас Giants тэмцээн болоо Miss Mister-ийн тэмцээнд бас одоо өргөнөөр үрж байна. Ийм хоёр үндсэн үйл ажиллагаагаар одоо энэ 100-ны дэлгэр цагийг өнгөрөөнө гэсэн төлөвлөгөөтэй явж байна. За Perfect Body-гийн хувьд саяхан 2 дугаар салбараа хороолт одоо модны хоёрт за Монгол Алт улсын дээд сургуулийн хажууд бол нээсэн байлээ. Тэгээд ер нь үйл ажиллагаа ямар байгаа вэ? Perfect Body Fitness хідэн одоо тамирчин харьяалагдж байгаа. Энэ талаар та бас дэлгэрэнгүй хариул те. Тийм, манайх бол ерөнхийдөө нэг 20 тамирчинтай. Тэгээд 2012 оны улсын аваргаг. Тэгээд 13 14 оны хотын аваргаг хийсэн. Тэгээд манай тамирчид бол ер нь одоо бэлтгэл сургалтыг бол маш сайн хийж байгаа. Тэгээд 15 оны одоо энэ 9 сарын 5-нд улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг 15 хүний бүрэлдэхүүнтэй тийм оролцох төлөвлөгөөтэй байгаа. Манайх бол ерөнхий гол үйл ажиллагаа нь бол тамирчин бэлтгэдэг. Тэгээд залуучуудыг бас нэг өөрийгөө сориод үзчихье гэсэн залуучууд маш их орж ирдэг. Өөрөөсөө одоо нэг ямар ч спортын төрлөөс орж ирээд нэг бие хаагаа нэг хөгжүүлчихье бас нэг тэгшин биетэй болчихье гэсэн залуучууд маш их орж ирдэг. Тэр нь бас нэг тамирчин болоод фитнесийн тэмцээнд орчихье. Манай бодибилдинг фитнесийн холбоо бол одоо Аз дэлхийтэйгээ одоо хөл нийлүүлээд ерөнхийдөө бас шин одоо нэг төрлүүдийг гаргаж ирж байгаа. Бид нэр одоо шорт төрлөө гэж ярьдаг шүү дээ. 72 өдөр анх одоо зохиогдчихсэн. Одоо дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд ч гэсэн орж ирдэг. Мөн одоо классик ангиллууд байна. Тэгээд фитнес ангиллууд гэсэн ийм одоо залуучуудын хамарсан
Иймэрхүү үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж байгаа. Тэгээд манай клубын тухайд үйл ажиллагааны тухайд гэх юм бол бид нар энэ 150-аас дээш насныхныг бол үн төлбөрөөр хичээлүүлж эхэлж байгаа. Оо за. Тий. Хамтуудаа бас нэг одоо бид бас нэг Эрүүл нийгмийг бий болгоё. Манай ураачин болохоор нэг эрч хүчтэй эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе гэсэн тийм ураатай. Тэгээд 50-аас насныхаа хүмүүсийг бас нэлээд хүмүүс хамрагдсан байгаа. Би бас тий 50-аас дээш насныхын одоо дасгал хөдөлгөөн одоо хийх сонирхолтой тийм хүмүүс их байгаа бах гэж судалсны үндсэн дээр хэлсэн л дээ. Тэгээд насын арай жоохон доош нь 45 болгоч тийм үгснээ бас залуучуудыг нэг хөгжүүлэх нэг одоо тэгээд 50-аас дээш насныхан хийсэн байгаа. Тэгээд 50-аас дээш насны маань бас нэлээд хүмүүс хамрагдаад хичээлж байгаа. Дээрээс нь бид нар сар бүр бас ерөнхийдөө жилд нэг бэлхүүсний уралдаан энтергээд нэгээс 2 удаа явуулчихдаг. Тэгээд тэр маань бас эхэлсэн байгаа. Одоо хөвлийгээрээ нэмсгэлцгээе гэсэн тийм ураатай. Тэгээ энэнд маань бас нэлээд мэдээгүй оролцож байгаа. Мөн одоо холбооноос зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанд бол одоо маш сайн оролцдог л байгаа. Манай холбооч гэсэн одоо ер нь шинжлэхтэй сүүлийн үед бол нэлээд одоо уралдаан тэмцээнүүдийг бас залуучуудаараа хандсан юмнуудыг маш сайн хийж байгаа. Тэгээд Golden Gym клуб бас ер нь залуучууд руу чиглэсэн, нийгэм рүү чиглэсэн юм маш их хийж байгаа. Бид нар бас үлгэр авч байгаа. Хөвлөгөр нэмсгэлцгээ их гоё нэр байна тий. За тэгээд ерөнхийдөө нэвтрүүлгийн маань сэдэв бол мэдээж спорт ньютришн гэдэг хэлэлээ уурганы талаар, бүтээгдэхүүнүүдийн талаар ярилцж байгаа. За тэгээд Жамцахын хувьд одоо 10 гаруй жил фитнесээр хичээлж байгаа. 10 жилийн өмнө жишээлбэл уургийн холдоц Монголд яг ийм савтай уургнууд байсан уу? Одоо ер нь уургийн хэрэглээ холдоц яг манай оронд ямар шүүхэн төвшөнд байдаг юм бэ? Тийм ер нь биднийг анх хичээлж явах одоо Ironman гэдэг уургийн хэлбэрээс одоо ч гэсэн байгаа л да. Хамболд гэдэг ах байдаг. Тэр ах маань одоо бас олон жил фитнесний одоо энэ Оросоос уурга оруулж ирдэг байсан. Хоёр Геркулес гэдэг уурга байдаг байсан. Тэрийг аваа. Тэгээд мөн Ампид гэдэг одоо нэг манай Монголын нэг муухай хамттай уурга байдаг шүү. Тэрийг одоо авч үздэг. Гэтэ бид нар ч одоо оюутнууд тэгээд нэг тийм уурга авах боломж олцож байгаагүй. Ингээд одоо бас мэдээлэл их багтаа. Тэгээд ерөнхийдөө хоолоор л явдаг байсан. Мах бараг бас баг иддэг. Тэгээд нэг одоо юм л идсэн байвал одоо бэлтгэл хийж болох юм байна. Бичсэн тий. Тэгээд амаагүй юм хүн мэдээл тэгээд эхэлдэг л байсан. Тэгээд бас нэг өнгөрсөн үе рүүгээ одоо өнгөйвөл одоо өнгөрсөн үе маань хэрвээ байхгүй бол бид нар ч гэсэн мэдээж байхгүй л байгаа гэсэн. Энэ бодибилдингийн спортыг одоо хөгжихэд гол нөлөөсөн клубүүд одоо Хар Эрүүс клуб байна. Манай Мустанг клуб байна. Тэгээд Тайхар клуб байна. Батцуур багш, Баясгалан багш, Чимдакс ингээд энэ хүмүүс маань хэрвээ байгаа бол Монголд одоо бодибилдинг фитнес спорт бас ийм өндөр түвшинд гарч ирээгүй байна. Би бас сонсч байсан. Бид нарыг сая дэлхийн аврагт яваад ирж байхад Олимпийн орооны ерөнхийлөгч Магунгаа ярьж байсан. Юу загцрангуй. Тэгээ ярьж байсан. Гаднаас тамирчид ирээд одоогоос хэдхэн жилийн өмнө тэгээд Монголын бодибилдинг хөгжүүлээд маш одоо доогуур төвшөнд байна. Тийм. Тэгээд энэ хүртэл бас нэг дор хаяж 20 жил зарцуулагдана гэж ярьж байсан юм лээ. Тэгээд удаачгүй одоо бид нар бас Аз төвлөгөөс медаль аваад ирсэн. Тэгээ энэ маань бас Монгол хүнд бас нэг спортоор хичээлэх тийм спортод амжилт гаргах тийм одоо ген байна. Дээрээс нь одоо Монголын бодибилдингийн спорт бол бас өндөр түвшинд гарсан юм. Бид нар Азийн аврах шалралт тэмцээнд анх явж байхдаа одоо хойноосоо тоологддог байсан. Тэр л нэг ардаа нэг 2 хүн хийчихэл тэгээд ер нь сүүлдээ бас болох юм байна гэж бодсон. Одоо бол ингээд биднийг очиход бол одоо бүх орны тамирчид одоо бас хүнддэг монголчууд тийм жижигхэн биетэй тэгсэн хэрнээ эднэр одоо адтай аюултай гэдэг тийм ер нь Ираны тамирчид гэхэд одоо юм том биетэй нүсэр хүмүүс ингээд анх бид нар харчаал тийм ямар том булчинтай юм бэ гэж боддог гэсэн. Одоо нэг үед бол бас ойртсон байгаа тийм бол өрсөлдөд тэгээд мөн алтан медаль дэлхийн авраг болцсон манайхаас чинь тийм. Тэгэхээр ер нь бол бодибилдинг спорт Монголд яг одоо бол одоо нэлээд өндөр түвшинд явж байгаа. За энэ хоёроос бас дараагийн асуултыг асууя гэж бодож байна. Одоо хүний биеийн бодис солилцоо гэж байгаа шүү дээ тий. Бодис солилцоо ер нь яг одоо хамгийн энгийнээр тайлбарлавал яаж явагддаг. Дээрээс нь нүүрс ус гэдэг энгийн хүмүүс одоо нүүрс ус гэдэг нь сайн ойлгохгүй л байгаа шүү дээ. Нүүрс ус гэдэг нэг хөгжилтэй сошиал дээр нүүрс тавьшаад ус тавьсан нэг зураг байгаа гэсэн. Тэгэхээр нүүрс ус болон одоо уурга тэгээ энэ хоёр нийлээд яагаад нүүрс ус гэдэг байгаа ямар уурга хүний тэр бодис солилцоо энэ талаас нэг жоохон тайлбар өгвөл.
За бодисын солилцоо гэж одоо хэлэх юм бол одоо нэг үгээр одоо энгийнээр тайлбарлах бодисын солилцоо явж иж бид нэр одоо орчин тогтож байгаа гэсэн. Тэгэхээр бол ямарваа нэгэн одоо эд юмсын бодисын солилцоо зогссон гэдэг бол тухайн одоо амтэн шийд гэдэг юм уу тийм ээ ургамал одоо өгцсөн байгааг илэрхийлдэг гэсэн. Тэгэхээр бол уурэг бол ерөөсөө бодисын солилцооны үндэс нь нэгж. Уурэг бэжж хүний одоо био одоо энзим одоо хүний одоо биологийн үйл ажиллагаа явагддаг гэсэн. Тэгэхээр биологи гэдэг бол цэвэр уургаас шууд хамааралтай. Миний өмнө хэлжсэн 20 төрлийн ам өвчл бол ерөөсөө л энэ биологийн үйл ажиллагаа цэвэрт идэвхдэг гэсэн. Гэхдээ зөвхөн уурэг байгаад бүх зүйл шийдэгдэж байгаа юм бол биш. Хүмүүс нүүрс ус гэлээдэг. Тэгэхээр нүүрс ус нь юу вэ гэхээр бол техникээр бол одоо машинаар бол бидний бензин гэсэн. Тэгэхээр хүн зайлшгүй бензинээ авч иж одоо машин хөдлөн шүү дээ. Тэгэхээр бол машин бол өөрөө бол уурган гэдэг ойлгож байгаа болно. Тийм ээ. Мотор эднэр бол тэр чигээр уург. Тэгэхээр бол зайлшгүй нүүрсгийг авна. Хүмүүс тэгээд нүүрс ус их идэх юм бол эн чинь өөх болно шүү дээ гэж тайлбарладаг. Тэгэхээр бол ерөнхийдөө нүүрс усыг хитрхийн өндөр түвшнээр авснаар одоо цусан дахь сахарын түвшин одоо их болдог. Их болохоор нойр булчгаа гэдэг одоо бидний дотор эргэтэн одоо дотоод шүрлийн үйл ажиллагаа нь түүнийг одоо билүү одоо хадгалж одоо энергийн багц буюу одоо өөх болж одоо хадгалдаг гэсэн. Тэгэхээр бол нүүрсийг хитрхийн хэмжээгээр хэрэглэх юм бол өөх болно. Харин тааруулж хэрэглээд дасгал маш сайн их юм бол хүссэн зорилготой хүрч чаддаг. Тэгэхээр бол нүүрсээр таргалж болно, нүүрсээр турчж болдог гэдгийг л харуулж байгаа. Зөв. За тэгээд ер нь нэг хүнд одоо хөнгөн нүүрс ус гэж яриад байгаа. Би бол ер нь хүнд нүүрс ус хэрэглэх юм бол бас илүү тэр нэг таргалт явагдаад байна уу гэж ерөнхийдөө анзаардаг. Яг анагаахын талаас нь яг яадаг. Тэгээ ер нь хүмүүсийн нэг ойлгодгүй юм нь одоо булчин маш сайн ажиллаж ийж өөхөө хайлуулна. Булчин мөн маш сайн ажиллаж ийж булчин хөгжинэ. Булчин томорно. Маш сайн сунж агшчээж тухайн булчин хол зам туулж сайн ажиллана. Энийг ойлгохгүйгээр хоолны дэглэн бариараа гингүүт л одоо нэг юм идэхэ байцсан. Чи нэг алим идсэн ш тэгээд ороод ирдэг. Тэгэхээр гол нь тэр одоо ялангуяа фитнес клубын багшнаар тэр хоолны дэглэм гэдгийг маш сайн хэрэгтэй. Хоолны дэглэм гэдэг бол хоол идэхгүй нэр биш юм. Хамгийн гол нь зөв зохистой хоолыг тэгээд зөв цагт нь хэрэгэл. Энэ л ерөөсөө хоолны дэглэм. Дахины цээж махал гэж яриад байдаг тийм үү. Дахины цээж мах маань бол яг хүний биед хамгийн хурдан шингэдэг. Тэ? Тэгээ уурганы хувь өндөртөө ийм мах учраас түүнийг одоо нэг тослог багтаа гэсэн үг шүү дээ. Ийм учраас тамирчид ууцна гэдэг. Дээрээс нөхрийн мах байна. Адууны мах байна. Адууны мах гэхэд одоо нэг өөх төс нь бүрэн ханаагүй өөх төс байдаг. Тэгэхээр одоо нэг өөх болж хуримтлагдах нь магадлал нь одоо бага гэсэн үг. Тэгэхээр адууны махыг бас хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд мөн одоо хүнсэнд хэрэглэж байгаа махнууд гадны махнууд нэг амтгүй байдаг шүү дээ. Тийм чинь бол одоо харахад бараа мах боловч дотор нь өөхний хувь маш өндөр хувь агуулгдсан байж байгаа. Тэгэхээр махаа одоо нэг буцалгаад шүлийн насгаад 2 дахь услахтаар хоол хийж идэх юм уу? Эсвэл одоо сайхан угааж базаа те тэрний дараагаар бол хоол хийж болно. Жин насгаж байгаа юм. Дээрээс нэмээд хэлгээд ер нь бол миний бодлоор бол одоо удмын хүн манайх удмаараа тарган те. Тийм харин нэг тийм яриад тарган юм чи манай ээж тарган би бол одоо ойлгомжтой байгаа те. Тэгж яриад байдаг. Энэ бол би удмын таргалт гэж юм байхгүй. Яагаад тэгэхээр удмаараа буруу олсон юм. Одоо чиний аав ээж одоо тайрл гэхэд өөр дөр аваад манай бидний аав ээжтэй үүдээ 7 цаг 8 цагаас шин иддэг бол бид нар адилхан идэнэ. Тийм. Бидний үр хүүхдүүд адилхан идэнэ. Тэгээ бид нэр спортоор хичээлдэг байсан бол энэ хөвшил тогтцсон байж байна. Спортоор хичээлдэг одоо бид нар тамирчин болцсон бидний одоо үр хүүхдүүд одоо эрүүл хооллоно. Тэгэхээр гэр бүлэрээ эрүүл хооллоод гэр бүлэрээ спортоор хичээлээд одоо заавал тэр фитнес энэ фитнес ийм спорт биш. Хамгийн гол нь залуу хүмүүс маань өөрсдөө спортоор хичээлээсэй тий. Гэрийнхээ ойрхон эсвэл ажлынхаа ойрхон тэр фитнестэй хичээлээсэй. Аль фитнес нь хамаагүй. Хамгийн гол нь нийгмээрээ эрүүлжих, нийгмээр зөв зохистой хооллох энэ одоо нөхцөл болцоог энэ хангаж өгөх хэрэгтэй. Мөн одоо фитнесийн багш нар маань одоо энэ зорилго нэгтэй бид нар одоо нэг тогон чанагддаг гэж ярьдаг шүү дээ. Энэ шиг зорилго нэгтэй ийм залуучууд маань мөн мэдээллээр одоо залуу хүмүүст мэдээллийг өгөхтэй энэ талаас нь маш зөв зүйтэйгээр ингэж тайлбарлаж өгөхгүй бол одоо би бас зарим нэг нэвтрүүлэг үзчихсэн л дээ тий. Ганцхан өөрөө та хэрвээ өөрчлөгдөхгүй бол эсвэл одоо гэдэг ганцхан манай фитнест л яваараа ганцхан одоо ингээрэл гэж яриад байдаг. Яг үндэ бол хүмүүс бол ажлынхаа ойрхон ажлаа тараад шууд фитнес рүүгээ орох эсвэл гэрийнхээ ойролцоо бол энэ чинь хүнд давуу талтай дээрээс нь цаг хэмнэн
Тийм үстэй. Тий. Ийм болж таарч байгаа байхгүй. Тэгээд багшаасаа маш сайн зөвлөгөө ав. Багш хүн дасгалжуулагч хүн гэдэг хоёр ч юм бол маш тустай. Багш хүн бол хүнийг чиглүүлж өгөх үүрэгтэй. Дасгалжуулагч хүн бол хажууд нь яг тоолоод чи одоо тэдэн удаагийн манай Монголын нөхцөлд бол яг үүндээ хүн болгон дээр ингээд багш нар нь очоод ингээд дагаад ингээд явуулах боломж юм уу та. Тэр олон багшийг авал мэдээж салинжуулна те ихэнх газруудад төрөөсийн байранд байдаг. Тэгэхээр чи ийм боломжгүй учраас тухайн хүн өөрөө багшаасаа ирээд эмчээсээ ирээд юмнуудаа асууж лавлаад яг ингээд явах юм бол тухайн хүнээс л ерөөсөө 99% шаардлагатай өөрөөс нь шалтгаална. Төвчээр хэрэгтэй. Дээрээс нь тогтмол дасгал сургалт хэрэгтэй. Зүрхний одоо зүрх гэхэд одоо байнгын ингээд зүрх цогцолж ээж хүн одоо амьтаа байдаг шиг те дасгал сургалтыг ч мөн адилхан одоо сайн хийж байгаа. Зарим дэгдэг штэ. Би дасгал хийж байгаад хайцсан чинь миний булчин байхгүй болчлаа. Дасгал хийж байгаад хайцсан чинь ингээ болохоо болчлаа гэх. Мэдээж хөдөлж байгаа хөдөлгөөн байж шаар чинь тухайн хүн одоо зин нэмнэ. Тэгээ туранхай хүн бас хөлс гаргахаар би турчна гэдэг байхгүй. Туранхай ер нь хүн одоо нэг морийг ч хүртэл шавар хөлсийг авна гэж ярьдаг шүү. Тэр нь хүн хөлсөө гаргаж ээж бодисын солилцоо эрчимтэй явуулна. Хөлсөө гаргаж ээж дасгал сургалт хийж ээж одоо нэг хүний бие махбод чи цаанаас юм нэхэж ирнэ шүү. Юм дутаад байна. Одоо ингээ юмаа өгөөч гэх. Тэгжээж ингэж хоол хүнсийг маш сайн хэрэгжилж ээж жин маас нэмдэг. Тэгээд тарган хүн дасгал хийж ягаад болчих юм бол эргээд таргалдаг. Туранхай хүн дасгал хийж ягаад одоо тодорхой төвшөнд очиод болчих юм бол эргээд турдаг. Эргээд хиний зэг дээр очдог. Энийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр амьдралын нэг зөв одоо хөвшил болгох нь хамгийн чухал. Уураг гэж юу вэ? Нэмэлт хичээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Тэгэхээр ер нь бол бодибилдингийн спортоор хичээлж байгаа хүн нэг судалгаа байдгийг. Энэ маань болохоор ер нь 5 төрлөөс дээш бүтээгдэхүүн хэрэглэдэг спорт. За. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Манайх удмаараа тарган тий. Тийм харин нэг тийм яриад тарган юм чи манай ээж дараа нь би бол одоо ойлгомжтой байлаа тий. Энэ бүх асуултын хариултыг спортс нутришн нэвтрүүлэг мэрэгжлийн хүмүүс танд хариулна. Жишээ нь одоо нэг ширхэг сникер зэдлээ гэж бодоход 400 ойролцоогоор 60 калори байдаг л. Ер нь бол 460 калорийг бол хүн нэг цаг зам дээр тасралтгүй өндөр хувьдаар гүйж цадлагдаг. 5 гараг бүр 21 цагаас SBS World Сугаар спортс нутришн нэвтрүүлэг. Альшгуулыг зорилготой өрхийн тулд байнга л хөдлөх хэрэгтэй. Биднэрт зориулагдсан энэ булчин гэдэг энэ эрхтэн бол мэдээж энэ байгаль орчин дэлхийд хөдлөх гэж заяагцсан эрхтэн шүү. Тэгэхээр л бид нар одоо жишээ нь одоо өөрсдөө яг нийгэмшилгүй яг цэвэр амьтан шинжээр авч үзье л та. Ингээд гуруулаа одоо махчин амьтан байлаа гэж бодъё. За энэ савта орнуудаа хэрвээ мах гээд бодчих л та. Гуруулаа үлссэн байна. Гэтэл гуруулаа яалчгүй тулжиж нэгэнд тоол байдаг хэвээр. Тэр яалчгүй жам захт ийднэ гэсэн үг тийм ээ. Тэрнтэй ижилхэн байгаль дээр орчин тогтох нөхцөл тийм ээ. Одоо байгалийн одоо шалгарлыг давах одоо дайрамны хууль гэж байдаг шүү дээ. 10 жилийн хичээл үздэг байсан. Тэгэхээр л хүчтэй нүчгүүгээ дийлэхийн тулд байгалийн энэ одоо эрсдэл суур амьсгалыг давж гарахын тулд бид нэр бол булчингаа маш сайн ажилуулж бодисын солилцоогоо дээд зэгтэн хүргэж одоо булчингаа хөгжүүлснээрээ бид нар бол одоо энэ одоо нийгмийн бас стресс тийм ээ. Одоо энэ одоо нийгмийн харав бороо зарим нэг зүйлүүдийг бас давах бас хүчүүлж хайрлана л да. Тэгэхгүй бол байнга л ингээл стресстэй байна, хямрал байна тийм ээ. Ингээ бодоод байл хямраал. Хямралыг жоохон төр зүр мартаад тийм ээ. Цөмөрөө уурагтай уураггүй бол одоо тэгээд хоолой идэл цөмөрөө дасглаа гэл зайлшгүй мэдээж бодвилдэг фитнес ш. Мэдээж жам цахахын хэлсэн шиг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйж болно тийм ээ. Аль боломжоор л аль болох дасгал хийх хэрэгтэй. Тэгээд бэлтгэл хийдэг тамирчин хүмүүс нэг хийж ярьдаг шүү дээ. Ингээд өглөө эрт босоод замын түгжрэлд ороод бөөн хэрүүл урлаад ажил дээр захиралдаа загнуулаад ууралчаа. Тэгээ арай гэж нэг ажлынхаа дундуур гараад бэлтгэлээ хийгээд ингээд буцаад бэлтгэлээ хийгээд гараад ирэнгүүт бүх юм нэг гоё болсон юм шиг сайхан болсон юм санагдаад байдаг. Яг тэрнтэй бол би яг санал нэг байна. Тэгээд нэг юм асуухад одоо хүнд ингээд заяагдсан ялангуяа эрчүүд эмэгтэй хүмүүс ч гэсэн байгаа. Булчин гэдэг энэ өгөгдөл байна шүү дээ тий. Ингээд өөрт нь ингээд заа маа гэж заяагаад өгсөн байдаг. Тэгэд энийг ингээд ажилуулахгүй ингээд ерөөсөө ингээд одоо ямар нэг спортоор хичээлэхгүй арх тамхи хэрэгэлдэг, буруу хоолдог, ийм нэг итгэхгүй болтон залуучууд маш олон байгаа. Тэгээд энэ залуучуудын булчин одоо яг ингээд яваад байвал ямар төвшөнд очих вэ? Булчингийн өвчлөлд явагдах уу? Яах вэ? Та ер нь тэрийг хэлж өгвөл. Ер нь би бол надаас юм хүмүүсээс асууж байсан л дээ. Нэг сони юм ярихад хүн ингээд одоо 4 хөлөөрөө явдаг гэсэн юм. Магадгүй те. Тэгэх юм бол одоо гизтэй байх зүгээр.
тодорхой төвшин 4 хөлөөр явдаг. Одоо 4 мөч чи хөлчин ажил нь гарчин ажилч чинь тийм үү ингээд тэгээд болно. Хүн босоогоор явдаг учраас хитрхи их ингээд гизтэй болоод уршаага ингээд дараад ирэхэд одоо хойд нуруугаа ингээд уршин ингээд татдаг. Нурууны өвчтэй болдог. Нурууны содтой болдог. Тэгээд дээрэс нь хүний бүдүүн гиз ийм П үсгийн хэлбэр юм. Тэгээд одоо гиз их суугаад ирэхээр одоо нөгөө хүний хоёр дахь зүрх гэж ярьдаг ш. Төрөө булчирхаан дээр гардаг юм л дээ. Доош нь тий. Тэгэхээр ингээд төрөө булчирхаан маш уу ялангуяа эрэгтэй хүнд гиз ихтэй байна гэдэг байна. Тэгээд нас нь явлаа асуулт байхгүй. Нас нь ингээд яваад байна. Мэдээж тэр хүн чинь хөдөлгөөн бас тодорхой хэмжээнд хийж байгаа байхгүй. Одоо нэг ажил руу явж чинь, гэр лугаа орохын тулд тий баашин барилгаад дээшээ алхах чинь ингээд эн чинь бол бас тодорхой хэмжээнд хөдөлгөөн болоод 30 идэж уухтаач хүртэл аяг тавгаа өргөх тий эн чинь бол хөдөлгөөн. Гэхдээ таны идэж ууж байгаа юм чинь тухайн хөдөлгөөнд зарцуулагдаж байгаа энергинээсээ даваад ирэх юм бол тэр чинь нөгөө таргалалт өөхөлтийг чинь бий болгоод нас нь ахаад ирэх тусмаа одоо эрхэн хөгжүүлгээд хөлн майж байгаа тий ингээд хөл муутай болоод ирдэг шүү дээ. Эн чинь бол одоо нөгөө хөдөлгөөн дутагдсны тэгээ нөгөө нэг ясны сэрэгжилт явагдана, идэж байгаа ууж байгаа хоол унд байна. Тэгээ дээрэс нь дээр нь юм хүнд ачаатаа хөлний одоо нөгөө булчингаа ажилуулахгүй ингээд одоо хугацаанд сууж амардаг тий явдлын нэр нь багасаад хөдөлчээсэн хүмүүс ч хөдөлгөө болоод ингээд ирэхлээр одоо хөл муутай болж эхэлдэг. Тэгэхээр яах вэ гэхээр амархан бэртэж гэмтдэг дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс одоо ер нь ярьдаг шүү дээ фитнесээр хичээлдэг, спортоор хичээлдэг хүмүүс маань өвөл одоо цасан дээр халтарсан ч гэсэндээ алтраад унсан ч гэсэн гэмтэл хүртэл авах нь бага байдаг. Гэтэл дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс нөгөө хөл гар нь уугдсан, шагаан нутарцсан тий энэ бүхэн бол булчингийн бэрхжилт байхгүй болсон, булчингийн ажиллагаа байхгүй болсон. Ийм учраас л одоо ийм хүндрэлтэй зүйлүүд тохиолдод байдаг. Тэгээд нийгмээрээ эрүүлж ийн эрүүл мэндийн боловсролтой анхаарай гэдгийн гол үзүүлэлтээр энэ байна. Тэгэхээр хүн мэдээж эрүүлж хэрэг биетэй байж эрүүлэр сэтгэнэ. Дээрээс нь тэгээд одоо энэ нөгөө инквиригэлснээр байгалаас заяагаад өгсөн юм одоо хөдөлгөж ажилуулах бол эртээр үед одоо хүннүг үед байсан бол ан гөрөө хийхэд бол хоолоо олж идэхэд бол араас нь гүүгээл нөгөө юм хумаа шидээл тий мотор зөгөөд алаад энэ ч бол бас тухайн үед хөдөлгөөн болж байсан байхгүй. Тэгэхээр би бол одоо миний үднээс бол ингэж л тайлбарлах нь одоо дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн гадаа тий. Яг айгүй гоё ойрцсон тайлбар байх шиг боллоо тий. Нурууны өсчүн за тэгээ төрүү булчирхаан бүх тэр зүйлүүд таргалдаас үүсдэг гэж ярьж байгаа. За Golden Gym Fitness-ийн жин хасах хуралдааны одоо энэ хоёрын хувьд 2-3 жилийн хувьд яг дотор нь байсан хүний хувьд хамгийн рекорд жин хассан тэр үзүүлэлтүүд одоо эргэн ирэлтүүдийг эргэн нэг сануулал үүсгэж штэ. Одоо нэлээд бүдүүн хүмүүс ингээд үзээ сууж иж магадгүй л дээ тий. Тэгээд энэ гур яах мах гэл өөрсдийнхөө өмөөрөл байж магадгүй. Тэгвэл өөрчлөгдсөн хүмүүсийн жишээг тэр хүмүүст хэлж өгвөл. Манай нэг фитнес клубын жинс тэмцээнүүд нь одоо арай нэг өөр онцлогтой үздэг. Бид нөө Японы Танита гэдэг аппарат ашигладаг. Тэгэхээр тэр аппарат нь болохоор хүний болохоор нөө позишн буюу биеийн одоо бүтцийг тодорхойлоод одоо таны биеийн одоо хэдэн хувь нөөхнөөс тогтж байгаа гаргаж ирдэг байхгүй. Одоо жишээ нь миний бие одоо нэг 80-аад хил байлаа гэж бодоход 60 кг булчинтай 20 кг өөхтэй байна. Энэ нь болохоор одоо биенийхэн ойролцоогоор нэг 34% нь өөхнөөс тогтж байгааг илтгэж байна гэдэг. Тэр бол 150 хилтэй хүн орж олон тийм ээ. Одоо 180 см өндөртэй. Тэгэд харин 150 см өндөртэй мөртөө 70 кг жинтэй гэдэг юм бол тархан тийм үү. Тэгэхээр бол энэ хоёр хүний болохоор өөхнийхөө ойролцоогоор нэг бас нэг 40-од орчим хувь байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн 150 хилтэй жинтэй хүн болохоор 40 хил хасах. За харин 70 хил жинтэй хүн нь болохоор 10 хил хасах хоёр нь харилцан яг ижилхэн бол яг ижилхэн болж байгаа. Өөхнийхөө хуваар болохоор жингийн үед ондоо боловч яг өөхнийхөө хувь болон биенээс гарч байгаа ачааллын төвшингээр авч үзэхээр яг ижилхэн төвшөнд болж байгаа. Тэгэхээр бол энэ аппаратаар ингээд үзснээр болохоор хин хэрхэн яаж одоо биенийхэн өөрийнхөө өөхнийхөө хувийг өөрийнхөө өөхний килограмыг сайн шатааж байгаа нь харагддаг гэсэн. Тэгэхээр бол хамгийн сайн одоо жин хаснараа гэх юм бол 157 хилтэйсэн манай ариун талх ах гээд ах маань бол жинс тэмцээн 4-д орж исэн. Тэр 3 сарын хугацаанд 51 хил хасж исэн. 51 хил хасахдаа за ойролцоогоор 37 хилэн цэвэр өөх 14 кг цэвэр булчин хасагдсан. Тэгэхээр бол жин хасж байгаа тохиолдолд зарим нэг юм махлаг мөртлөө жоохон булчин харагдж байгаа мөртлөө гадуур нь өөхөн арьсан дорх өөхөд ус өндөртэй хүмүүс байдаг л да. Тэгэхээр би өөхөө шулжих юм бол би гоё булчинтай гэж тэгдэг. Тэгэхээр бол бидний бие дагуулж байгаа нь булчин бол өөхийг хайлуулах цор ганц хэрэгтэй учраас булчин маш их ажиллаад маш их чөлөө завгүй ажиллаж тижээлтэй тижээлгүй ажилласаар хагаад өөхийг хайлуулдаг. Гэхдээ булчин өөрөө одоо манай тал гэж бодлоо гэж бодоход өөх дайсны тал тийм үү. Тэгэхээр бол манай талаас багахан эрсчиж өөх хайлах хэрэгтэй. Тэгэхээр бол булчин одоо өөх хайлуулах явцдаа зайлшгүй
эвдээ чимгэрж одоо багасдаг. Тэгэхээр тэр үедээ бид нар болохоор нэмэлт бүтээгдэхүүд бол зайлшгүй хэрэглэх бас шаардлагатай юм л та. Тэгэхээр бол рекорд гэвэл одоо ариун талхах маань 51 ил басж ирсэн. За жам цахын хувьд өөрөө бас тэмцээн уралдаанд орж исэн бас жин хасалт бол нэлээх явагддаг шүү дээ тий. Таны хувьд жин хасахдаа ер нь ямар аргуудыг төлхөө хэрэглэдэг вэ? Одоо туршлага бол нэлээд болцсон байгаа. Тэгээд таны рекорд хасалтын жин гэн хэд байдаг вэ? Ер нь би 20 тгэл хасдаг л та. 20 тгэл. Тэгээд яг хуу дунджаар нэг 10 гаруй хил хасаал. Ерөнхийдөө тэгээ 20 хил хасчихсан бас хэд удаа. Ааха. Тэгээ энийг би бол маш бас удаан хугацаанд хасдаг. Алсаас нь гэж ярьдаг тий. Алсаас нь дороо хийж одоо ер нь бол яг миний хувьд гэх юм бол удаан хугацаанд бэлтгэлийг хоолны дэглэм бариад ингээ яваад тахлаар нэг яг ингээд бүтэн нэгтруулаад өөх маань ингээд нэг чангарчдгүү тий. Тэгээд хүмүүс бол гайхдаг л та өөрөө ингээд би ингээ хасцсан байлаа гэхэд ямар хурд юу хэрэглэсэн яасан ийсэн гэдэг. Би бол бас бусд тамирчин хүн гэдэг бол бусад хүмүүсийг бодвол арай олон хасаа сурцсан. Дээрээс нэг идэж ууж байгаа хоол хүнс бусд юмаа зохицуулаад сурцсан байдаг. Тэгээд өөртөө байгаа туршлагаа арай хурдан хасдаг, хурдан байдлаар. Тэгээд гол нь яг энэ нүүрс ус уургийнхаа хэрэглээг маш зөв зохицуулах хэрэгтэй шаардлагатай. Дээрээс нь хамгийн гол нь хооллолт, амралт. Маш сайн амарч иж булчин сайн ажиллана. Тэгээ мөн хоолны дэглэм маш сайн барьж иж тэгээд өөх хайлна. Хүний одоосоо хэллээ шүү дээ. Нөгөө нэг өөхний цаана бол одоо булчин байдаг. Зарим хүмүүс бол яг зөв ингээд хасаад ирэхлээр ерөнхийдөө миний биеийн жин хэвэндээ байгаад хай тэгсэн хэрнээ миний бэлгүүсний тойрог багасаад тэгээд энэ гар мар бүдүүрээд байх шиг байна гэж ярьдаг. Ер нь бол яг өөрийнхөө би туршлагаас аваад үзэхэд одоо гарны дасгал, хөлний дасгал их хийж байгаа үед тухайн хүний нөгөө идэж ууж байгаа юм нь тухайн хийгдсэн тал руугаа илүү одоо нөгөө татдаг юм болов гэсэн тийм бодолтой. Яагаад тэгэхээр одоо жишээлбэл ийм том өргөн одоо нэг том ийм далаагаас их авъя л та. Гол ийм өргөн урсгалтай гол их аваад нарийн урсгалтай гол их авъя. Гэтэл ойлгомжтой өргөн урсгалтай гол руу их хэмжээний ус орно. Нарийн урсгалтай руу бага л ус орно. Энтэй адилхан одоо нэг доотогийн тоглоом байдаг шүү дээ. Өөхний ийм үйлдвэрүүд үйлдвэрүүд ингээд барьж байгаа нэг хөгжөөлд яваад байдаг. Тэр шиг ийм өөхний ийм одоо цэцгүүд гэж ярьдаг шүү дээ. Бондор тий. Энэ бол өөхний үйлдвэрүүд. Зайлшгүй өөхийг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр дасгал хийхгүйгээр хоолны дэглэм бариад хоол идээд эсвэл хоол идээд байх юм бол мэдээж өөхний хөв рүүгээ их одоо юу н орно гэсэн. Одоо тэр усаар бол өргөн урсгалтай гол гэсэн. Дасгал хөдөлгөөнөө байнгын хийгээд дасгалуудаа хийгээд ингээд байх юм бол одоо тэр нарийн урсгалтай гол ч одоо өргөн болно. Тэгээд мөн эсрэгээр одоо солигдох тохиолдол байдаг. Одоо тийм миний дасгалжуулж байсан хүмүүсээс бас зөндөд юм гарсан. Одоо их туранхай байсан хүмүүс маань одоо юм бол би одоо таргалах гад байдаг болчлаа тий. Ингээд тэгэхээр одоо чи одоо хинч байдээ. Яг одоо байгаагаас хүн өөрийгөө 100% өөрчилж чадна. 100% хүн өөрчлөгдөн. Гэхдээ хүний ясны бүтээц гэж байдаг. Одоо жишээлбэл фитнесийн тэмцээнд бодиг тэмцээнд орж байгаа хүмүүс те харахад ингээл жоохон байх юм ингээл те тайзнаар харахад амар харагдаад байгаа. Ер нь энэ тайз гэдэг юм чинь хүнийг амар болгочтой юм шүү. Та нарын биендээ түрхээд байгаа юм чинь гэрэл сүүтрийн зүгэл ингээд амар болчтой юм шүү гэж ярьдаг. Ер нь бол бодибилдингийн тамирчин бол одоо нарийн ястай байх тусмаа одоо нэг булчин жоохон ингээд хөгжингүүд одоо гоёмсог болж харагдаад байна. Нарийн ястай хүмүүс. Өргөн одоо жишээлбэл өргөн ийм бүдүүн ястай хүмүүс чинь тэрийгэ давуулж ижил гоё харагдаж шүү. Тэр хэсгээр нарийнхан бол. Тэгээд ер нь бол яг үзүүлэлт нь бодибилдингийн спортоор хичээж байгаа хүмүүс мөр өргөн байх шаардлагатай тий. Тайлаараа нарийнхан хөл цээжний харьцаа адилхан тий. Ийм байх юм бол амжилт гарах магадлал бол арай илүү төтгөө нөгөө нэг энгийн хүмүүс өндөр байна. Гэхдээ бусад хүмүүсийг одоо нэг амжилт гаргахгүй гэж байгаа юм шиг. Бусад хүмүүс ч гэсэн боломжтой. Яагаад тэгэхээр булчингаар бол хүн өөрийнхөө юу ч засч болно. Гол нь түн тэрийг засахын тулд цаг хугацаа шаардлагатай. Тогтмол дасгал сургууль шаардлагатай. Тэгэхээр энийг ойлгоод өнөөдөр та хэрвээ эхлэег бол маргааш магадгүй нөгөөдөр жилийн дараа би өнгөрсөн жил эхэлдэг байжээ. Эсвэл би өчигдөр эхэлдэг байж гэдэг. Энийг та нар энэ айцсад аваад те зааланд очиод бэлтгэл сургуультаа хийгээл эсвэл өөр спортын төрлөөр хичээлүүд нэг эхэлчих юм бол те та одоо өнгөрсөн үед харамсахгүй сургуулт хийгээ те. Хоолны дэглэмээ бариад зөв хоолоо зөв зохистой хоолоод ингэж. Тэгэхээр залуучуудыг би одоо спортоор яардаг хичээлээсээ те. Бодибилдинг фитнес гэдэг бол одоо агуу спортч бол гэж нэр.
За уг нь бол өнөөдөр спорт нутришн нэвтрүүлгийн 2 дахь дугаараараа үзэгчдээ бас ширээн дээр тавьсан зүйлүүдийг одоо ямар үйл ажиллагаа үзүүлдэг, ямар бүтцтэй гэдгийг ярьж өгч бодсон. Тэгээ нэвтрүүлгийн маань цаг ерөөдөө өндөрлж байна. Гурлаа дараагийнхаа дугаараар яг энэ бүтээгдэхүүнүүдээ илүү дэлгэрэнгүй яриад бас өгж бодож байна. Тэгээ та хоёртаа маш их баярлалаа. Үнэхээр одоо амттай гой яриануудыг ярьж байна. Манай үзэгчид бас телевиз рүүгээ бүр орж байгаа болов гэж бас бодоод байна. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ спорт нутришн нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараараа дараа 7 хоногийн лав гарагтай эргэж уулзаад за яг энэ уурагнуудын бүтээгдэхүүний талаар нарийн одоо судалгаануудыг мөн энэ хоёр эрхэмтэйгээ хамтдаа хийх болно. Ингээд дараагийн дугаараар буюу дараа 7 хоногийн лав гарагт энэ цагтаа уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Уураг гэж юу вэ? Нэмэлт хичээл, амин дэм гэж юу вэ? Та ямар уураг хэрэглэх ёстой вэ? Тэгэхээр ер нь бол бодибилдингийн спортоор хичээлж байгаа хүн нэг судалгаа байдаг юм. Энэ маань болохоор ер нь 5 төрлөөс дээш бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. За. Та яагаад дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй вэ? Та яавал эрүүл чирэг байх вэ? Манайх удмаараа тарган тий. Тийм харин нэг тийм яриад тарган юм чи манай ээж тарган би бол одоо ойлгомжтой байлаа тий. Энэ бүх асуултын хариултыг спортс нутришн нэвтрүүлэг мэрэгжлийн хүмүүс танд хариулнаа. Жишээ нь одоо нэг ширхэг сникер сэтлээ гэж бодоход 400 ойролцоогоор 60 калори байдаг л. Ер нь бол 460 калорийг бол хүн нэг цаг зам дээр тасралтгүй өндөр хувьдаар гүйж цадлагдаг. 5 гараг бүр 21 цагаас SBS World Сугаар спортс нутришн нэвтрүүлэг